Монгол орны говийн удан цаг хугацааны үнээс өнөө хүрсэн нэгэн гайхамшиг оршдог. Энэ бол үлэг гөрүүлийн мөрний гайхамшигт олор болох хатуурж хонхоож үлдсэн хэв дардас юм. Тэдний түүхийг өгүүлэх шар цавын олдорт газар дэлхийн шинэ ертөнцийн хуудсыг гэрчлэх палеонтологийн үнэт өвийг хадгална. Шар цавын олдорт газарт явуулсан судалгаа шинжилгээний ажлын үр дүнд 13600 гаруй үлэг гөрүүлийн мөрний хэв дардас бүхий олдор болон зарим үлэг гөрүүлийн чулуужиж үлдсэн яс өндөгний хальс зэргийг олж тогтоосноор энэ бүс нутгийн палеонтологийн хосгүй өвд тооцох шалтгаан болжээ. Тус олдорт газраас 5 өөр төрлийн үлэг гөрүүлийн мөр олдсон бөгөөд энэ дундаас Garuda-Mimos brevis хэмээх дунд зэргийн биетэй тэмээ хэрүүл маягийн үлэг гөрүүлийн мөр нь зөвхөн Монгол орноос олдсон нь гайхамшигтай билээ. Энэхүү олон мянган үлэг гөрүүлийн мөрт газар болон хөрш зэрэгэлдээ орших Өмнөговь аймгийн Хамбогд, Манлай, Норонговь аймгийн Мандах, Хатанбулаг зэрэг 2 аймгийн дөрвөн сумын нутагт орших түүх, археолог, геолог, байгаль болон палеонтологийн нэг чухал судалгааны талбар болсон энэхүү бүс нутгийг ЮНЕСКО, Rio Tinto хамтран геологийн болон соёлын өвөөр дамжуулан доктортой аялал жуулчлалыг дэмжихэн төслийн хүрээнд ЮНЕСКОгийн дэлхийн геопаркын сүлжээнд бүртгүүлэхээр Монгол улсын засгийн газар, шинжлэх ухааны академи, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна. Геопарк байгуулснаар зөвхөн байгаль хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн амьсгалыг дэмжих үндсэн зорилготой. Ингэснээр тухайн бүс нутгийн соёлын өв, гар урлал, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өвлөн уламжлагдан дэлхийд танигдах боломж бүрдэх юм. Хамбогдын массив дэмжхийн хід, энергийн төв, шар цавын үлэг гөрүүлийн мөрт газар болон онцлог 23 газрыг бүс нутгийн хэмжээнд сонгож, Монгол улсын анхны геопарк дэлхийн геопарк сүлжээнд бүртгүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр дэлхийн 50 орнд 229 геопарк сүлжээнд бүртгэлтэй байна. Тэгвэл тун удахгүй энэ жагсаалтанд Монгол улс нэрээ бүртгүүлэхээр ажиллаж байна. Тиймээс та Монгол орноороо аялах аяллынхаа төлөвлөгөөнд заавал шар цав болон ЮНЕСКОгийн дэлхийн геопаркын сүлжээнд бүртгүүлэхээр санал болгож буй газар нутгийг багтаагаарай.